сайн байна уу? За, та бүхний амьдралдаа үзсэн хамгийн шилдэг sci-fi кино юу вэ? Яна. Мөнхийн хөтгөр кино гэдэг шүү дээ. Аха. Тэр кино амар гоё санагдав. Ягаад тэр нэг жоохон sci-fi-аас гадна жоохон фантазитэй. Хотод технологи жоод ингээд нүүдэг хоттой болчдаг. Яг тэр кино амар гоё санагдав. Тэгээ номноос айгу гоё тий. Тий, номноос нэг номын уншдаг болохоор айгу санагдав байсан. За сүлд үтсэн гэж Three Body Problems. Тэгээд тод үлдсэн гэх юм бол Ryan Gosling-ын тоглодог First Man шүү дээ. Тэрний ингээд яг хуучиндаа суугаад дээшээ сансар руу гарч хахад яг театртайсан болохоор яг хамаг баг эрэг болтон чараад ачрахгүй байх л та. Тэгтээ ингээд дуурч байгаа яг тэр юмс бол гоёсан. Хамгийн анх хүн сансарт ниссэн түүхийг яг айгүй яг нэг тийм театрын уран сайхны байдлаар ингээд өгч чадсан киноос. Гэхдээ тэрийг яг театрт үзэхэд гоё байсан. Яг дараа нь гэртээ үзэхэд бас гоё байж магадгүй. Тэгээ юусэн үзээрэй. Бүгдээрээ үзээрэй. Three Body Problem. Netflix. Хамгийн сүүлд үзсэн үү те? Урчин үтсэн. Ямар санагдсан бэ? Харийнхан ирж байгаа. Тэгээ бид нар илүү ухаантай болох хэрэгтэй. Шинжлэх ухаанч хүмүүсээ хайрлан хамгаалах хэрэгтэй гэдгийг тайлбарлаад байгаа. Вайс ажил хийдэг. Тийм нөгөө роботтой. Тийм. Робот хийж байгаа хүн болчихсон тийм. Хүүхд тахтай айгу жоохон тахтай үзчихсэн. Тэгээ яг тухайн үед болохоор амар сонирхолтой байсан. Ч одоо нэг хэдэн он хэвтэй. За тэрийг оны нээлээд явах тийм. Тэгээд сэтгэлд амар тод үлдсэн. Тэгээд монгол хэл дээр үндэсний телевизээр анх үзчихсэн. Тэгээд айгу гоё. Том болоод англи хэл дээр англи сабтайтлаа бас үзээд яг утга учирыг бас нэлээд ойлгоод тачуулсан хэлчихсэн. Яг зөвхөн сонирхолтой шүү дээ. Одоо нэг одоо зөв мэдээж AI гэдэг сэдвтэй холбогдоод ч юм уу гэх юм бол 2017 онд гарсан Marjorie Prime гэдэг жижигхэн юм юу шинжлэх ухааны зөвлөлт кино байдаг. Нэг насварсан хүмүүсийг AI-аар дамжуулж амьлуулдаг. Тэгээд тэр үнтэйгээ ингээ харилцаж чадах гардаг. Нэг тийм сэдвтэй кино, жижигхэн кино тэр бас гоё. Arrival хэрүү үзег бол Denis Villeneuve хэрүү үзег бол Arrival-ыг үзэрэй гэж зөвлөв. Эсвэл зүгээр яг нэг би одоо мундаг ойлгоцсон гэсэн утгаараа биш. Гэхдээ хүн болгон үзчихэд агүй сонирхолтой яриа өрнө болоо гэж бодож байгаа. Primer гэх киног цаг хугацааны аялалтай холбоотой. Гэхдээ бүр яг ингээд юм хоёр жижиг гэрдэмтэн баг энер жижигхэн ингээд нөхцөлд цаг хугацааны юм шиг бүтээж байгаа тухай. Тэгээд айгүй яриа хэлдэг бүх юм юм нарийн хэлхтэй. Тэрийг нь ойлгоход хэцүү. Гэхдээ ингээд үзээд яриа одоо ярианы сэдв болоод их гоё. Уучлаарай, сайн байна уу? За сайн байна. За тэгэхээр таны хувьд сэтгэлд амар тод үлдсэн тийм sci-fi кино гэвэл юу гэх вэ? Санахгүй наа. За ингэ би явж энийгээ хасах. Ex Machina гэх кино. Одоо ер нь бол хиймэл оюун ухаан аягуулсан хөгжиж эхэлж байгаа үе шүү дээ. Ex Machina гэх кино болохоор зэрэг супер хиймэл оюун ухаан ер нь бол ямар чадaltaй байх боломжтой ер нь бол харуулсан юм кино. Тэгэхээр ер нь хүмүүсийг санахж магадгүй юм шүү дээ. Дүүн юм уу? Одоо болохоор хамгийн сүүлд үзсэн кино бол хамгийн тод байгаа. Тэгээ Star Wars бас байж болж байгаа. Одоо Оддын дайн байна, Dune байна, тэ. Хамгийн гоё байсан хүүхд тогтоол үзэж өссөн юм чинь тэгээд уран зөгнөл, мистик юмнууд нь гоё тэгээд
тиймэрхүү юмнуудыг дагаж дуурайж хийх дуртай. Сүүлдээ жоо том болоод ирсэн чинь яг тэр үеийн кинод жоо тиймэрхүү болоод одоо сүүлдээ Dune Moon-ээр илүү нарийн шинжилгээ ухаанаас тиймэрхүү киноднаас аягүй таалагддаг. Шинжилгээ ухаантай холбоотой кино гэх тийм байна. Тэгээд Lost in Space гэдэг бас нэг сурвал байдаг. Тэр бас гайхалтай. Одоо бидэртээ хамгийн ойрхон орших Alpha Centauri гэдэг од байдаг. Тэрний нэг гариг дээр нь хүмүүс хүн төрөлхтөн дэлхийн сүрээд тэгээд тийшээ явж байгаа тухай. Тэр замдаа харийнхантай тулаадаг тухай. Тэгээд нэг тийм сонирхолтой зохиол байдаг. Тэгээд тэрний зүгээр нэг уран зөгнөл нь гоё. Тэгээд яг уран зөгнөл нь одоо амар таалагддаг учраас Lost in Space амар таалагдсан. За Blade Runner 2049. Canon нөгөө нэг найруулагч нь өөрөө амар нүсэр юм хийдэг те. Canon одоо яаж хийгээд байгаа юм бэ? Тэгээд яг тэр Canon-ы нөгөө нэг төвшүүлжсэн асуултууд амар таалагдсан. Нөгөө хүн байх гэж яг хэнийг хэлэх вэ? Хэнийг хүн биш гэх вэ? Тэгээд нөгөө хүний санамж, меморины тухай гой санаатай. Тэгээд хүн сэтгэлдэлтэйчсэн. Одоо ирээдүг ингээ зөвгөнсөн юм шиг те. Сонин кино зөндөө байдаг. Одоо за Clue гэдэг кино байна. Сая ковид боллоо шүү дээ. Яг тэрнтэй ч адилхан Flu гэдэг кино бол бас эвгүй кино байсан шүү дээ. Тэгэхээр энэ кино бол киног зохиол бүтээж байгаа тэр найруулагч нь юм уу зохиол бичиж байгаа хүн баг төрүүлж ингээд алхаад байгаа юм уу те ингээд төрүүлж гоё юм хийгээд байгаа юм л гэж байна. Окей. Танаа надаас юм асуучих юм. Яах вэ? За хамгийн кул нь надаа юу гэдэг шин. Европ Airport гэдэг 2013 оны кино байдаг. Тэр яагаад зүгээр гоё вэ гэхээр тэр кинон дээрээс би 2 л алдаа олж харсан. За. Өөр алдаа олж харсан. Interstellar-аас бол би 7-г олсон. Тэр тэгээд ганц л кино ярина үстэй тий. Тий яг дахиад нэг ирж болно шүү. Тэг ганцыг л ярьчихъя. За. Өөр бас сонирхсан тэр киноны тухай гоё. Өөр яг зүгээр эрдэмтэн ярих юм бол нөгөө Richard Feynman гэж эрдэмтэн байгаа гэдэг. Ийм диаграмыг анх гаргасан бачка. Тэгээд тэр надад амар нөлөө үзүүлсэн гэх юм уу. Номнууд нь агай гоё. Тэгээ нэг Oppenheimer дээр гардаг шүү дээ. Нэг бачкын нөгөө нэг машины шилэн дээр ингээд суудсан. Тэгээ ингээд наа чи юм гээ ярьдаг. Бонго тоглолдог тий. Тэр хүн агай гоё санагдав. Interstellar гэдэг од хооронд ярьчихсан юм тий. Тэр кино яг айгүй олон дахин үзээ. Одоо баг 14 онд гарсан гэхэд баг 10 жил үзэж байхад ойлгоогүй юмнууд байдаг ч гэсэн хүн төрөлхтнийг ерөөхдөө технологи одоогийн боломж технологиор ирээдүйд тулгарч болох бид нэр ихтлэхий дээр ингээд докторгүй байх гэдэг байгаад шүү дээ. Дэлхийн дулаар л ч юм уу. Тэгээ хоол хүнсний хүнсэл ч юм уу. Ирээдүйд байж болох нэг эрсдлийг нь харуулад тийм хэцүү нөхцөлд хүмүүс орсон үедээ яаж одоо дэлхий дээр амьд гарахын тулд бусад од гариг руу судалгаа шинжилгээ хийж байгаа вэ, аялж байгаа вэ гэдэг бодлыг харуулдаг. Тэгээд физик ч юм уу тэрэн дээр гарч байгаа бүх юмуд нь яг маш нарийн таардаг учраас таалагддаг, урам зориг өгдөг. Өөр бас ямар нэг киног нөлөөч гэвэл нэмээд шинжилгээтэй холбоотой. Cosmos гэж цуурлаа дээ. Cosmos is all that is or ever was or ever will be. Our contemplations of the cosmos stir us. Тэр нь болохоор ихэд 1980-90-ад онд Америк хүүхдүүдэд Карл Сагингийн алдартай хүний одоо хөтлөөд тэр хүн бол маш алдартай эрдэмтэн хүн. Тэр хүний хөтлөөд явуулсан одоо ертөнцийн үүслээс эхлээд ертөнцийн
одоо яг одоо хүртэлх ингээд бүх шинжлэх ухаанд болсон түүхүүдийг ингээд өргөжлсөн. Тэр цуврал маш их таалагддаг. Гэхдээ тэрийг болохоор Neil deGrasse Tyson гэдэг эрдэмтэн дахиад шинжилсэн хөлбөрийн илүү гоё графиктайгаар орчин үеийн хүүхдүүдэд сонирхолтой байх байдлаар тийм баримтат кино болоод хоёр дахь хөлбөр нэдэг. Тэрийг ч гэсэн үзэхэд маш гоё. Магадгүй тэр контент аль биесээр ингээд Монголд гарах юм бол тэрийг үзээд өнгөрсөн үед хүмүүс ингэж зовж байсан ч гэсэн эрдэмтэд нь ийм гоё хол хийгээд ингэжсэн юм байна, ингэсэн юм байна, гэсэн юм байна гэдэг шинжлэх ухааны маш чухал ач холбогдолтой юмнуудыг энэ баримт киноноос үзээсэй гэж боддог. Урам зориг аваад дараа нь өөрсдийнхөө алхмыг хийж магадгүй. За маш баярлалаа.